Манай улсууд ингээ мэрэгжлийн хүмүүс орж ирж байгаа нэгэд их одоо дэмжиж цааж байгаа юм байна. Энэ санхүүгийн зохицуулах хорооны энэ удирдлагын энэ бүрэлдэхүүнийг бас Монголын төрөөс их ухаалаг зохицуулсан гэж би боддог юм аа. Хороон даргаыг бол улсын хурлын дарга, за тэгээ эдийн засгийн байнгын хорооноос 2-ыг, хууль зүйн байнгын хорооноос 1-ийг, төрийн байгуулалтын байнгын хорооноос, төсвийн байнгын хорооноос 1, за Монгол банкны ерөнхийлөгч 1, сангийн сайд 1 гэдэг. Тэгээ энэ төлөөлөл маань бол юу гэхээр энэ санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгуулагч нь бол эдийн засгийн их том байгууллага. Ер нь бол бусад газарт бол нэг Монголын эдийн засаг одоо жишээлбэл ер нь аль ч улсын эдийн засгийн нэг 40%-ийг нуруундаа өрч авдаг ийм л том байгууллага л да. Тэгээ харамсалтай нь бол Монголд бас яг ийм байж чадахгүй. Саяхан нэг 3-4 жилийн хувьд бол санхүүгийн зах зээлийн нийт одоо бараг хэмжээний 94-5 орчим хувь нь банкнаар тогтоод байдаг. Одоо тэрнээс банкны бус салбар нь нэг 5-6% байсан юм аа. Тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд бас манай нөхдүүд нэлээд сайн ажилласан гэж би ингэж үздэг. За энэ утгаараа юу гэхээр өнөөдөр санхүүгийн зах зээлийн 88% нь банкнаар 12% нь банкны бус салбараар тогтож байна. Тэгэхээр энэ бол юу гэхээр бараг 1 дахин өссөн байна. Тэгэхээр энэ бол гайгүй үзүүлэлт. Тэр нь цаашдаа бол энэ үзүүлэлт маань бол 60-40% одоо өөрөөр хэлбэл 50-50 юм уу 60-40 руу явж ийж энэ ингээд олон тулгууртай болох ёстой л да. Өнөөдөр бол Монгол улсын эдийн засаг бол банкнаар тогтцсон нэг гол дээр доголдсож байгаа хүн шиг болцсон ийм л байдалтай байгаа. Тэгэхээр за энэ нэр дэвших Сэрэн Бадрлыг ингээд үзлээ. 11 жил санхүүгийн зохицуулах хороонд ажиллажээ. За одоо бүхэл ажлыг хийсэн мэрэгжилтэн, хяналт шалгагч, ажлын албанд орон тооны ус зөвлөх, тэгээд үнд цаасны газрын дарга. За санхүүгийн зохицуулах хорооны үнд цаасны газрын орлогч дарга байжгаад орлогч болчих. Ягаад тушаал буурчваа. Энийг нэгдүгээрт хариулж ятгаач. Хоёрдугаарт бол юу гэхээр энэ 11 жил ажилласан байна. Энэ Монгол улс шүү дээ. Монголын төр одоо өөрөөр хэлбэл төрийн бодлого одоо буруу ч гэдэг юм уу. Энэ ярим юмнууд их байл. Өнөөдөр Монгол улсын одоо нийт хадгаламж 13.8 их найт төгрөг байна. Энэ 11.8 их найт төгрөг нь иргэдийн хадгаламж, 2 их найт төгрөг нь аж ахуйн нэгжийн хадгаламж байна. Тэгэхээр энэ 30 жилийн хугацаанд бид нэр байна шүү дээ. Энэ Монголд энэ банкнаас бас салбарт өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах, өөрөөр хэлбэл хадгаламжаас өөр тийм санхүүгийн хэрэгсэл мөнгө оруулах тийм орчин бид бүрдүүлж чадсангүй л дээ. Тийм учраас хадгаламж өнөөдөр одоо 13.8 их найт төгрөг болсон. Зөвхөн сонголт бол хадгаламж л хийнэ. Хөрөнгө оруулалт хийх, хувьцаанд оруулах одоо өөр юм ерөөс байхгүй болсон. Энэ 11 жил ажилласан хүний хувьд бол энийг юу гэж дүгнэж байна? Та нараас хамааруу эсвэл одоо энэ их хурлын буруутай үйл ажиллагаанаас болоод байна уу? Энийг хариулж өгөөч. Ийм 3 асуултанд хариулт авъя. За, хариулнаа. 4 номер. Тодорхой хариулна шүү. 4 номер. За, Батбүрэг шүүний асуултанд хариулъя. За үнэхээр манай санхүүгийн салбар маань дийлэнх хувь нь одоо банкнаас хамаарсан. За хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээлийн хөгжил маань хоцорч яваа нь бол үнэн. За энэ дээр бол бид нар бол бас тодорхой сүүлийн жилүүд бодлогын арга хэмжээ бол хэрэгжүүлж эхэлж байгаа. За миний хувьд бол хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх, даатгалын зах зээлийг хөгжүүлэх талаар дараах 4 зүйлд бол анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. За нэгд бол хөрөнгөний зах зээлийн эрх зүйн орчноо сайжруулах бид нарт шаардлага байна. За хоёрт хөрөнгөний зах зээлд оролцогчдоо бодлогоор дэмжих шаардлага байна. За 3 хөрөнгөний зах зээл дээрх бүтээгдэхүүний нэр төрөл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага байна. 4-т манай одоо хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа үндсэн шалтгаан бол одоо дэд үтсийн асуудлаа шийдвэрлэх шаардлага байна гэж харж байгаа. За энэ дөрвийн хүрээнд би задлаад хэлэх юм бол эрх зүйн орчин дээр тухайлбал одоо манай үнд цаасны зах зээлийн тухай хууль, за хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, компани тухай хуульд бол тодорхой өөрчлөлтүүд оруулах шаардлага байна. Үнд цаасны зах зээлийн тухай хууль маань ихэд 14 онд эдгээр батлагдсан боловч
одоо яг амьдрал дээр хэрэглээд эхлэхэд оролцогчдын зүгээс тавьж байгаа шаардлага маань ер нь бол арай хэтэрхий чанга баталсан байна. Шаардлага юмнууд манай хөрөнгөний зах зээлийнхээ хөгжилтэйгээ бол одоо бас тохирж өгөхгүй байна гэсэн асуудал байдаг. За хоёрт хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн дээр ихэд хэдийгээр хөрөнгө оруулалтын сан маань хоёр төрөлтэй хамтын ба хувийн гэсэн за оруулах актив нь 11 төрөл байдаг. Гэвч хамтын хөрөнгө оруулалтын сан дээр ихэд яг хөрөнгө оруулалтын сан байгуулад явъя гэхлээр 5 төрлийн активд хөрөнгө оруулах шаардлагатай болдог. Засгийн газрын бонд, орон нутгийн бонд, хувьцаат компанийн хувьцаа, бонд, тэгээ хөрөнгөөр баталгаажсан үнэцээс гэдэг. Гэтэл хөрөнгө оруулалтын сан үүсээ явъя гэхлээр манай дээр ганц байгаа бүтээгдэхүүн хувьцаа байгаа. Хувьцааны маань жилийн эргэлт маань одоо 19 оны байдлаар ихэд 113 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан байх шинжтэй. Гэх мэтчлээ яг амьдрал дээр бас зайлшгүй засч сайжруулах шаардлагатай эрх зүйн орчнууд бол байна. За компани тухай хууль дээр гэлэхэд манай компани хууль маань ерөнхийдөө нээлттэй компанийн чиглэлийг илүү зохицуулсан. За ХХК-гийн зохицуулалт маань дутмаг байх. Жишээлбэл мөн жижиг хувьцаа эзэмшдэг эрх ашигыг хамгаалах асуудлыг бас зайлшгүй тусгаж сайжруулах шаардлага байгаа гэх мэт ийм эрх зүйн орчнууд бол байна. За цааш нь хөрөнгөний зах зээлд оролцогчдыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд санхүүгийн зохицуулах хорон дээр барьж байгаа нэг бодлого маань бодлогын зөвлөл гэж байдаг салбар үрээр энийг бол албан ёсны болгох, за оролцогчдын санал бодлыг сонсох, за хэрэгжүүлэх бодлогоо таниулах, тэгээд цааш хамтран гарах шийдвэрийн хэрэгжилтийн хөрс suurийг хангах зайлшгүй шаардлага байгаа гэж харж байгаа. За дэд бүтцийн асуудлын хүрээнд үндсэн манай хөрөнгөний зах зээлийн төлбөр тооцооны асуудал маань олон улсын стандартад нийцсэн програм хангамжгүй явж ирлээ. За мөн төлбөр тооцооны горим маань дараа төлбөр шилжүүлэх асуудал байгаа. Хэрвээ бид нар энэ асуудлаа шийдэх юм бол олон улсын гадаад зах зээлээс хөрөнгө оруулагчдыг татах. За тухайлбал Монгол улсын хөрөнгөний зах зээлийн бенчмаркийг гадаад зах зээлд бол тогтооход нэлээд ахиц болно гэж харж байгаа. Хөрөнгөний зах зээлийн хувьд бол иймэрхүү асуудлууд дээр анхаарч ажиллая гэж бодож байна. За хэрвээ бид нар ингээд хөрөнгөний зах зээлээ хөгжүүлээд банкнаас бус санхүүгийн салбарт эзлэх хэмжээг нь нэмжих юм бол одоо бидний яриад байгаа санхүүгийн салбараа олон тулгуурт болгох гэсэн бодлогын ажилд маань нэлээд ахиц гарах болов уу гэж харж байгаа. Ерөнхийдөө Монгол улсын тогтвортой байдлын хөгжлийн үзэл баримтал 2030-д санхүүгийн банкнаас бус санхүүгийн салбарыг 20 он гэхэд 10%, за 25 он гэхэд 12, 30 он гэхэд 16% хүргэнэ гэсэн зорилт тавигдсан байгаа. Энэ зорилгыг бол хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. За хоёрдугаар асуултанд хариулъя. Тэр албан тушаалтай холбоотой асуудал дээр бол яг 17 онд бүтцийн өөрчлөлт хийлээ шилжүүлэн томиллоо гэдгээр л яасан яг тодорхой шалтгаан юм бол байхгүй. Миний хувийн зүгээс бол ямар нэгэн асуудал байгаагүй. Тийм л юм болсон. Баттамар гишүүнд 1 минут өгье. 1 минут тодруулъя. Энэ санхүүгийн зах зээл дэх банкны улс салбарын өсөлт 12% байгаа юм л да. Тийм ээ. Энэ 12%-ийг дотор нь чиний задлаад хэлээд ихтэй. Банк хадгалан зээлийн хоршооны хэд байгаа, банк санхүүгийн хэд байгаа, даатгалын хэд байна. Гэх мэтээр ингээд дотор нь чиний задлаад хэлээд ихтэй. За 4 номер. За манай санхүүгийн бус зах зээлийн дээр байгаа активыг задлаад хэлэх юм бол за банк бүс санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө 1.6 их 80. За даатгалын салбарын нийт хөрөнгө 373 тэрбум. За хадгалан зээлийн хоршооных 271 тэрбум гэж явж байгаа. За үнд цаасны зах зээлийн активыг ангилахад бас бид нар бас тодорхой хэмжээний бас ангил дээр анхаарах шаардлага байгаа. Яагаад гэвэл одоогийн ангилал маань 53 брокер дилерийн компани активаар ангилаад байдаг. Гэтэл юуны цаана хөрөнгөөр баталгаажсан үнцээс гарч байгаа МИК-ийн актив, манай хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа нийт хувьцаат компани зах зээлийн үнэлгээ гэх мэт зүйл ороогүй яваад байдаг. Тэгэхээр энийг бол бас нэлээд тодорхой зохицуулт хийж дахин анхаарах асуудал байгаа гэж үзэж байгаа. Зах зээлийн үнэлгээ бол өнөөдрийн байдлаар бол 2.4 их 80 үнэлгээтэй байгаа хөрөнгөний бирж дээр байгаа хувьцаат компаниуд. За баярлалаа. За санал асуулт хоёр хамт явсан байгаа.